Хэрхэн бол маань автомаар л намайг заяа гэдэг Microsoft-ийн ажилтан. Гэтэ өнөөдөр та бүхэндээ хэрхэн онцлог хэрэгцээтэй хүмүүс Google корпорацид ажилд орж уддаг талаар дэмэг хүрэхэд бэлэн болсон байна. Заншил ёсороо линкээ description дээр үлдээх тул та бүхэн доороо жижигхэн төвчлөрийг дараа линк рүү ороорой гэж хүсмээр байна. Мөн та шинээр ажилд орж байхад өөрийн resume болон LinkedIn-ээ хөгжүүлэх хэрэгцээтэй. Энэ үед манай хамт олон та бүхэн туслахад бол түлийн баяртай ах болно. Өмнөх бичлэг дээр бид нар дурдчихсан компани болгоноос ментород гаргаж ирж байгаа гэд бидний хүсэлтийг маш сайхан хүлээж авсан. Google-д ажилладаг 3 монгол залуучуудад маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд хүндэт менторуудаа та бүхэн танилцуулъя. Хамгийн ихнийх нь Evel Software Engineer, хоёр дахь нь Хулан Associate Account Specialist, мөн Цэнцүрэн Research Scientist. Хэрхэн манай менторууд та бүхэнтэй холбогдох вэ гэхлээр эхлээд та ямар ч байсан анкета бүглээд ажлын хүсэлтэд тавих хэрэгтэй. Тэгээд эхний ярилцлаганд орохдоо та цагаа авсан үед та бид нартай холбогдоод бид нар та бүхнийг менторуудтайгаа холбох байгаа гэдгийг давхар хэлмээр байна. Мөн та бүхэн энэтэй хамааралтай янз бүрийн асуулт авах юм бол доор чөлөөтэй та бүхэн YouTube сувгийн маань дараа асуугаарай. Subscribe хийж хэрэгцээтэй хүмүүст нь харангүй тарахаа бүү мартаарай. Ингээ хэдүүлээ хамтаа дэмээр рүү орцгаая. Та бүхэн description дээр байгаа линк руу орсны дараа дэлгэцэн дээр маань ерөөхдөө бол инхүү харагдах байгаа. Дээд тал та бүхэнд олон янзын сонголтууд гарч байна. За гэхдээ хамгийн түрүүнд хэдүүлгийнх нь төвлөрөх нэгэн хэсэг бол энэ ч our commitment to hiring people with disability буюу онцлог хэрэгцээтэй хүмүүст хандсан ажлын байрууд байгаа. Энэхүү цэнхэр төвчлөр дээр та бүхэн дарснараа 3697 ажлын байр бол та бүхэнд нээлттэй байгаа юм байна. Энэ нундасаа та бүхэн ямар чиглэлээр гэдгийг энэ дээр хайж болно. Аль эсвэл газарчлаар, өөрийн мэрэгчлэрээ, эсвэл та өөрийн боловсрлоороо, эсвэл ямар байдлаар та ажилламаар байгаа, мөн Google-ийн аль салбарт нь ажилламаар байгаа гэдгийг та бүхэн сонгож олно. YouTube, Google Fiber, эсвэл Feedby хэсгүүдийг та бүхэн сонгож олно. Энэ маань технологийн компани гэж заавал software engineer-үүдийг ажилд авдаг гэсэн үг биш шүү гэдгийг давхар хэлмээр байна. Энэ дээр та өөрийнхөө мэрэгчлэрээ ямар ч ажлын сонгоод ажиллах боломжтой. Teams хэсэг дээр та бүхэн дарснараа аль салбарт та ажилламаар байгаа тэрэн лугаа шууд ороод энийхээ ажлын байрыг шууд харж олно. Мөн түүнтэй адилхан байршил дээр та бүхэн ингээд Google Map дээр гардаг шиг те улаан ингээд цэгүүдээр хаана байгаа гэдэг гаргаад өгнө. Латин Америк хэсэг, Европ. Анзаарч Америкаас илүү Европ дээр Google хамгийн их ажлын байр нээлттэй байлаа. Аз, мөн Африк гэсэн хэсгүүд байгаа. Аз дээр та бүхэн харах юм бол энэ дээр яг Монголд гэсэн ажлын байр байхгүй ч гэсэн та аль ч салбарт анкета бүглөөд хүсэл тавих боломжтой гэдгийг давхар та бүхэндээ хэлмээр байна. Өнөөдөр Life at Google гэдэг рүү оронгууд та бүхэнд хэрхэн яаж ярьцлага явагддаг, мөн таны өөрийн resume дээр юуг та анхаарах хэрэгтэй, интервьюд орохдоо анхаарах зүйлс гэх мэтчлэн мөн өмнө нас Google-д ажилд орсон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон хуучинд цэрэг байсан, цагдаа байсан хүмүүсийн талаар та бүхэн түүхүүдийг энэхүү хуудсан дээрээс бол унших боломжтой. Мэдээж Google маань оюутан залуучууд болон 10 жилийн хүүхдүүдийг бол мартаагүй. Энэ дунд та бүхэн хүсэх юм бол students гэдэг хэсэг рүү ороод оюутан залуучууд маань дадлага хийх хүсэх юм бол 10 жилийн хүүхдүүд маань волонтер хийх боломжтой. Энэхүү хуудсан дээр та бүхэн ороод бас илүү их мэдээллийг аваасаа гэж хүсмээр байна. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн Google корпорацид онцлог хэрэгцээтэй хүмүүс ажилд орж олдог талаар мэдээллийг та бүхэндээ хүргэлээ. Хэрвээ танд илүү их асуухыг хүссэн мэдээлэл асуулт бас байх юм бол та бүхэн манай альж платформ руу холбогдох боломжтой гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. Мөн энэхүү мэдээллийг хэрэгцээтэй хүмүүст нь харамгүй тараагаарай. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.